Сайн мэцхан үзэгчдээ 18 зураг нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ шинэ дугаараа өргөхөд бэлэн болоод байна. За манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор Азийн модель агентлагийн захирал Мисс Сотиогч оролцож байна. За ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн үзэгчтэй ч гэсэн амралтын өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. 18 зураг нэвтрүүлгээс ярьж байна. Зургуудаа цуглуулаар ихэд хэр бэлдсэн. Бас ингээд зургуудаа цуглуулахад чамгүй цаг хугацаа орсон баг. Тэглэгээ ах уу. Одоо ингээд яг нөгөө зургаа ингээд бид нар чинь угаалгачаад хадгалчтай минь ерөөсөө эргэж нэг бас сөхөхгүй бас тэр болгон эргэж хардггүй. Тэгээд эргээд бас яг энэ нэвтрүүлгийн чинь далимдуулаад маш их зургаа эргэж их саналаа. Тэгээд өнөөдөр бас 18 зураг биш жоохон хэтрүүлээ зурагтай ирчих шиг боллоо. За баярлалаа. За хоёулаа ингээд үзэгчтэй одоо таны зургуудын түүхүүдээр аялуулъя л да. За миний харж байгаагаар энэ одоо таны хамгийн бага насны зураг байх шиг байна тий. Энэ одоо яг хэдэн онд байна? Хаана вэ? Хинтээ бэ? Энэ одоо миний хамгийн бага жоохны одоо хамгийн анхны зураг болоо бас бүр жоохны зураг гэдэг тэрнийг одоо олсонгүй ээж аавтал байгаах. Тэгээд одоо нэг энд бол яг нэг 5 настай л исэн баг. Одоо яг хүмүүс харчаад манай охинтой ясаа адилхан юм бэ? Айгүй адилхан харагдчих ингээд тэгээд идэг. Тэгээд багада охинтойгоо их адилхан байсан юм шиг байгаа. Тэгээд энэ одоо хинтээ байна. Ял хаданд манай хамаатны эгч нартай хамт байгаа. Тэгээд эндээс аав зураг авчихсан. Тэгээ аав руугаа амир гомдолтой орж байгаа зураг байгаа тий. Яхад гомдсон байсан юм бол тоо. Ахуулахгүй гэж гомдсон юм шиг байгаа. Аав ээж их ирэх охин. Тий. Бас их гоё аялаад явжсэн байна шүү дээ тийм ээ. За одоо энэ одоо хэдвэр ангийн зураг вэ? Одоо тайл хаан сууж байна? Энэ болохоор 1-р ангийн зураг. Би тэгээ 1-р ангида одооны хүүхдүүд чиг 6 настай орж исэн. Тухайн үед 7 настай 8 настай ордог гэсэн тий. Тэгээд 6 настай орж маш өндөр биетэй. Тэгээд бас л юм хурдан сурдаг гэсэн юм уу? Ээж аа маань 6 настай оролцсон. Тэгээд би чинь 6 настай анх одоо сургууль зурд одоо яг энд сууж байна. Тэгээд энэ ангиас бас миний нэг найз байгаа. Одоо л найзлдаг Ганжуур гээд одоо дэлхийн циркэд ажилладаг найз байна. Энэ ардл сууж байгаа юм би. Энэ одоо айл сургууль вэ? Анх 54-р сургуульд 1-р ангид орж исэн. Тэгээд үзэл сурталт бол таарахгүй л байсан байна 6 настай хүүхэд. 6 настай цэцэрлэгээс шууд гаргаал 6 настай оролцсон. Тэгээд маш хурдан ангида үсэг сураад, тийм дасаад, тэгээд ангийнхнаасаа хамгийн том биетэнсэн 6 настай мөртлөө. Тэгээд 6 настай ороод тухайн үед бидний бас туршилтын тул айлгаа 4-р анги гэж байхгүй 3-аас 5 руугаа өсрээд 15 та 10 төгсөж исэн. Тэгээд 15 та 10 төгсөөд 15 та байх жилээ 1-р курст орж илаа. Ер нь бол ингээ эргээд бодоход ангийнхаа хамгийн бага нь байж ирсэн. Дандаа л дээд сургуулийн ангида, магистрийн ангида энэ төр дандаа бага нь байж ирсэн. Тэгэл ах эгч нар маань дандаа л шууны баган жиргдэг гэл юм л алган төрөнд оруулдаг, шалгалт ол шүүлэг бол намайг за чи ор гэл оруулцдаг гэсэн. Тэгээд зовлонгийн баган төргөн гэл тэгэл аги их хурдан ах эгч нарын дунд гоё юусэн тий. Тэгээ 1-р ангиас хамт найз нь одоо хүртэл хамт явдаг гэхээр. За. 6-р ангийн чинь зураг. Энэ аяг хөвгчлөлтэй зураг. Би энийг ерөөсөө санаанд авахсан. Ангиар нэг хаяа ахуулдаг штэ. Тэгээд энэ дээр болохоор багшаасаа өндөр. Тэгээд аврах биетэй юм шиг гарцсан. Баруун захт нь тийм ээ. Ядчих төгөөдийгээ суулгачихсан. Тэгээд октод маань ингээд октоодоосоо толгоо өндөр байгаад. Тэгээд багшаасаа өндөр. Тэгээд яг энэ анги болохоор миний бас бага насны манай анги эндээс гараад би өсвөрийн зохион бүтээгчийн сургууль 7-р ангида бас шалгалт өгч орж исэн. Тэгээ энэ болохоор 54-р сургуулийн маань одоо ангийн маань бага насны ангийн маань хамт олон байгаа. Тэгээд эндээс бас одоос танил байдаг. Одоо сая залуучдын холбоон дээр дайралддаг тийм нэг найз байгаа. Тэр тийм байдаг. Ер нь ангийнхантай хамгийн сүүл хизээ олцсон бол одоо энэ ангийнхантайгаа энэ ангийнхантайгаа ерөөсөө уулзаагүй маш удаж байна. Ерөөсөө уулзаагүй яад чинь яг нэг 10 жил төгсөн анги маань биш болохоор одоо уулзаагүй их удсан. Гэхдээ би энэ зургийн дахиартай их санаандгүй бүгд одоо ингээд захиан бах авчихсан уу та? Их том биетэй байсан. Дандаа л том ангийн ах нар наваг эргүүлдэг байсан. Ангийн маань банд нар ерөөсөө том биетэйгээ наваг тоож чарддаг байсан тий. За энэ бол бас их гоё зураг байна. Бас таны бас бага насны гэхдээ бас овоо болцсон байна тийм ээ. Тий. Энэ үед би дөнгөж 13-тай 14-тай л байсан. Анх загварын ертөнцийн хөл тавьж исэн үе маань. Тэгээд ээжтэйгээ хамт бас хамгийн анх хилэндээс алхаж исэн зураг байгаа. Тэгээд ер нь бол ингээд
Хүүхэд нас жоохон бахтай хүн чинь хамгийн хайртай хүнтэйгээл юу гадагшаа яваад хамт дэдгүүр хэсэг ч юм уу тийм маань хамгийн одоо мөрөөдөлтэй байдаг гэсэн. Тэгээд энэ үед яг мөрөөдөл маань биелж эхэлсэн. Тэгээд одоо бол дандаа гадагшаа ээжтэйгээ энэ төр явдаг. Тэр бол миний хамгийн жаргалтай байдаг. Одоо хичнээн ганцаараа одоо олон улсын юмд оролцоод юм үзэж байгаа нь хажууд маань хайртай улсууд маань байхгүй бол юм үзсэн болдоггүй. Миний бодлоор бусад хүмүүс ч бас тэгдэг ах. Тэгээд хажууд маань хайртай хүмүүс маань байхаар хаач байсан гэсэн сайхан санагддаг. Тийм болохоор яа тэгвэл ад жаргалаа хаваалцж байгаа учраас тийм болохоор энэ үед бол хамгийн ад жаргалтай байсан. Тийм 13 таа л байсан. Гадаадд яваа тийм ээ. Энд ч одоо яг хаана нь? Энэ болохоор Хятадын нэг Далиан гээд хотод байгаа. Тэгээд энэ хотод би бас анх сурах гад бас сонирхож исэн. Тэгээд анч хоол унд нь таараагүй да хитрхийн нялхтаа чадаагүй. Тий. За энэ бол одоо нэгэн хайртай хүмүүс гэж ярьсан юм чинь таны одоо хамгийн хайртай хүмүүс байх шиг байна. Бас их гой зураг нь таны охин их жоохон байжээ. Гэж ой хүрсэн байсан уу? Дөнгөж ойл хурж исэн болов. Одоо манай охин маань 3 настай. Тийм маш сэргэлэн охин байгаа. Ээж дээр охиныхоо хамгийн анхны шинэ жилээр авахгүйсэн зураг. Тэгээд миний одоо амьдралын маань хоёр хамгийн одоо бурхан шиг дээдлж хайрлж авдаг хоёр хүнтэйгээ авахгүйсэн бэ. Ер нь бол хүний одоо амьдралын утга учир бол гэр бүл байдаг. Тэгээд нэг миний амьдралыг хамгийн их утга учиртай болгож байгаа, ад жаргалтай болгож байгаа хоёр хүн маань байна. Тийм. Одоо охин нь нэрээ хэр болсон бэ? Одоо хэдэн нас болсон? Энээс их гоё зургууд ах шиг байна. Саяныхыгаа бодол хамаагүй том болчихсон байна шүү дээ, тий? Хамаагүй том болсон. Энэ одоо бас хамгийн сүүлд голсон Барби сэтгүүлийн бас зураг байгаа. Тэгээд охин маань түрүү жилийн өвөл Барби Мессийн одоо 1000 Барбины цугларалт болоод 600 Барби охин өөрхөн цэцэг шиг охтод SS Club дээр цугласан. Тэрхүү тэмцээнд оролцоод Барби Miss буюу титмийн авсан байгаа. Тэгээд бид тэр cover дээр нь гарах эрхийн авсан. Тэгээд хамт авахгүйсэн. Тэгээд охин маань арай л бас болчир байгаа учраас cover дээр нээжтэй цуг авахуулаад тэгээд бит хоёроос ярьслага авсан. Тэгээд дотор нь бас охины маань ярьслага байгаа. Сая 6 сарын 1-нд бас сэтгүүлийн ярьслага гарсан байлээ. Тий. Охин нь одоо ээжтэй хэр нэмэр болж байна? Маш их нэмэр олж байгаа. 3 настай мөртлөө дэвшил компани реклам тоглосон. Тэгээ бас нэг сүүний реклам тоглоод бид нарыг бас сүүгээр эмээгээ сүүмөөр таслахгүй хангаж байгаа. Тэгээд ер нь бол багаас л аги их юмд тоглоод тах шиг. Хамгийн анхны реклам нь practical даатгалын реклам байсан. Тэгээ одоо брошюр entertainment зураг нь харагдаад байдаг. Тэгээ хамгийн анхныхаа өөрийнхөө цалингаар маш том бомбруш өөртөө цалин болгож авчихсан. Тэр нь авир хөөрхөн санагддаг. Та 10 жилдээ байхдаа юу юу болно гэж явж байсан? Яагаад загварын ертөнцид хизээ сүүл тавьчих? 10 жилдээ бол би яг нөгөө нэг загвар дизайны ангид сурч ирсэн учраас ерөөсөө л энэ загвар дизайны багаасаа сонирхож гисэн. Тэгээд ээж маань хажууд одоо байнга л юм ойдог. Тэгээд бас их уран хүн. Тэгээд ээжийнхэн ойсон палачнуудаар одоо гойж үзсэн болохоор ер нь л загварын юмыг маш их сонирхдаг гэсэн. Тэгээд яг өсвөрийн зохион бүтээгч нь 10 жилээсээ гадна загварын одоо дизайны ангитай. Тэгээд тэр ангид нь Наташа агш дээрээ суралцаад төгсчихсэн. Тэгээд Наташа агш маань үзэж байгаа бол танийгаа маш их сандаг шүү. Танийхаа ачаараас загварын одоо анхны мэдгэтгүүнийг те маш сайн олж авсан. Одоо ч гэсэн загвараа зохион бүтээж байгаа гэж хэлмээрээ. Мэдээж таны амьдралын мартагдах өмчүүд энэ яахын аргагүй 2004 он тийм ээ. Тэнд одоо дэлхийн мисд оролцож байсан. Анх удаа Монголоос оролцсон мис дэлхийн фото мисээр шалгарч байсан. Тэр бол үнэхээр сайхан байсан. Монголчууд үнэхээр их бахархаж байсан танаар. Баярлаа. Тэгээд үнэхээр чиний хэлдгээр миний одоо амьдралын хамгийн мартагдчихгүй юмсан. Одоо ч гэсэн тэрүүгээр оглоод явж байна. Саяхан бас нөгөө Лос Анжелест бас Монголын соёлын өдрүүдээр яг тэрүүгээр оглоод одоо Miss International-ийн team miss гэл энэ жилийн Miss Metal зорилгоор үнэхээр сайхан санагдсан. Тэгээд яг тэр үеийн зургнуудыг үзүүлээ. Одоо хамгийн эхлээд би бас яг шууд бас 2004 онд Miss-ийн хэмжээнд оролцчихаагүй. Анх Улаанбаатарын Miss орж исэн. Тэгээд би 2001 онд орж исэн. Тэгээд бол оюут Miss нэ та? Энэ үед ч одоо дөнгөж 17 настай 2 дугаар курсын оюутан байлаа. Тэгээд 17 настай хөлт болохоор юу идэг штэ одоо нөгөө сурагч идэг штэ. Тэгээд би болохоор 15 таа ингээд төгсөөд оюутан болчихсон. Тэгээд дээрэс нь одоо манай энэ ах үйлчилгээний ордныг хариуцдаг Начинзан гэх компани Туяа гिचийн бас
дадлагаар ажилладаг. Би яг санхүүгийн ангиас учраас санхүүгийн газар дадлагаар ажилладаг. Миний хамгийн анхны одоо Улаанбаатарын мисийн ивент тэтгэгчээр туяагч маань ажиллаж илаа. Тэгээд тэдний ажилтан гэдээ бас давхар зарлуулчихлаа оюутныхаа хажуугаар. Би бас багаас их ажил хийж өөрийгөө дадлагшуулж ирсэн. Тэр маань ч гэсэн үдий зэрэгтэй өгсөн болоо гэж боддог. Тэгээд энэ Улаанбаатарын мисийн маань зураг. Тэгээд ээж дээр маань хоёулаа энэ хувцсны загварыг би өөрөө гаргаад тэгээ ээж манаас малгай толгойг нь чимэглээд бас нэг газраараа оёлж исэн зураг байна. За. Энд болохоор яг 2004 оны одоо яг дитэм гардаж явж байгаа агшин байна. Тэгээд энэ надад дитэм зөвлөж байгаа хүн бол Miss International-ийн одоо олон улсын соёлын нийгэмлэгийн удирдах зүйлд байдаг Конда-сан гэдэг юм Япон байгаа. Тэгээд энэ Япон манай одоо Miss Mongolia холбооны тэргүүн сүмийн агчтай анх холбогдож танаа Монголын миссүүдийг манайх одоо энэ тэмцээнд оролцуулмаар байна гэдэг саналыг анх тавьж исэн хүн. Энэ хүний ачаар манай Монголын миссүүд маань одоо 8 жил дараалж Miss International маш амжилттай оролцож байна. Японы талаас Монголын соёлын нийгэмлэгээс бас одоо Монголын миссийн оролцох тэр бүх зардлыг гаргаж явуулдаг байгаа. Тэгээд Конда-сан маш одоо буянтай хүн шүү. Маш их баярлаа. Тэгээ надад анх дитэм зүүж өгчээсэн. Маш намхан хүн л дээ. Би тэгээд нилээх бүгдийг зүүжсэн. Тэгээд дитмийг зүүж чадахгүй ингээ опера шиг зөөх гээд би тэгээд ингэж зөө гэж зааж өгсөн гэнэттэй. Тийм тэгээд энэ 2004 оны маань энэ тэмцээнд энд одоо ган тунгалаг маань харагдаж байна. Гэрэл чулуу маань харагдаж байна те та бүхэн тусгай салаагаар мэдэх бах ган тунгалаг маань Toshiba Miss. Тэгээд топ модель Alma. Тэгээд энэ ч бас одоо шилдэг модельмууд маань энэ болохоор TV Miss хандаа байна. Маш жоохон байсан. Тэгээд бас оролцож исэн хөөрхөн. Тэгээд гих мэдчлээ одоо энэ шилдэг модель мөнх наран маань зогсож байна. Ер нь л их тухайн үед сайн өрсөлдөгч нартай байсан. Тэгээд энэ сайхан өрсөлдөгчд тийм Монголоо одоо сурч төлөөлөх эрхийг авсандаа би өөрийгөө маш азтай. Тэгээд бас хамт оролцогч охтуудыгаа бас маш их баярлж ирсэн. Маш их баярлж явдаг. Тийм. За одоо яг Miss International яг одоо шагнал гардаж авчаад байж байгаа мөч байна. Тэгээ энэ үед болохоор олон улсын соёлын нийгэмлэгийн захирал хүм яг өөрөө аягүй сайн ил үсгийг сэлж чаддаг. Монгол гэж зарласан би. Тэгээд Miss Photogenic Монгол гэхээр Ангол гэж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд Монгол гээд одоо өөрөө их Монголд юутай их илэгтэй тэгээд хиллэгэн ч гэсэндээ айгүй тийм хатуу мотоо Япон бижиж ил үсэг маш сайн хэлдэг юм байсан. Тэгээд одоо яг энэ гол шагналаа авчиад байж байгаа. Би гэхдээ энэ зургийг ерөөс томоор авч чадахгүй интернетээс татаж авсан. Тэгээд интернетийн зураг болохоор жоох юм байна. Тий. За энэ форум яг тэмцээнд оролцож байх үедээ бүх орны хүүхнүүдийн далбааг ингээд нэг хүлэн авалтан дээр тавьчихсан. Тэр далбаагаа хараад ээж автагаа уулзсан мэтэл сайхан сэтгэл төрсөн. Тэгээд далбаатайгаа хамт авахгүйсэн зураг байгаа. International бас Miss National Costume гэдэг шагналыг авсан Хятадын мисстэй хамт зогсож байна. Хятадын мисс маань 1.84 cm өндөрч илүү их өндөр хүүхэн оролцсон. Сүй гэдэг тийм. Бид одоо л мартдаггүй. Хятадуудыг их л навхан жижигхэн бах гэсэн чинь маш өндөр өхө орж исэн. Тэгэл нөгөө Хятад Монгол гээл дандаа ингээд цогтон цогсоо чинь тэгэл хажууд нэг л их том хүн би ч бол одоо уул нь өөрөө айгаа тийм тэгэл айгаа өндөр том биетэй тэгээд энэ Хятадын юу нь болохоор маш олон хүний гар шингэсэн дандаа гар хатгамалтай юм маш өндөр үнэтэй музейн хувцас байсан. Тэгээд энэ хувцаараа шагнал авсан. Энэ бас их гоё зураг байна. Та бурхны бүжиг бүжиглж байгаа юм уу да? Ер нь хэдвэр ангиас гэж бүжиглж эхэлсэн бэ? Анх ер нь Miss-ийн тэмцээнд орж эхлэхээс хойш бүжгийн багш нар аягүй хөсөлдөг гэсэн. Тэгээд багадаа ер нь бол бас цэнгэнд бүжиг энтрээр сургуультай хичээлж исэн. Тэгтээ яг нөгөө мэрэгжлийн бүжигчин багш аваад яг өөрөө ингээд тренертэй хичээлсэн үе нь болохоор Miss 2001 оноос хойш хичээлж эхэлсэн. Анх 2001 онд Солонгос бүжгээр Солонгос шүгчдтэйс учраас би их тактиктай Солонгос бүжиглж илаа. Тэгээд дараа нь төмийн их чуулгын жүжигчин гэрлээ гэд инх гэрлээ гэж бүжигчин маань одоо маш чадварлаг бүжигчин их гэрлэгчтэй маш хайртай. Одоо ч гэсэн их сайн яваа бүжгээрээ